За 25 онд крипто зах зээл дээр яг юу болж өнгөрсөн, за мөн 26 оны төлөв байдлын талаар мэдээлэл өгөхөөр бэлэн боллоо. За 24 онд Америкийн нэгдсэн улс за крипто валютын ETF буюу биржээр арилжаалагдаг сангийн зөвшөөрлүүдийг эхнээс нь олгож эхэлсэн. За улмаар биткойн болон этериум гэх мэт голлох крипто валютын ETF-д одоо биржээр арилжаалагдж эхэлсэн. За тэгээд үүнийгээ дагаад томоохон хөрөнгө оруулалтын сангууд, за нээлттэй компаниудын бол худалдаа авалтын эрэлт бол нэлээд нэмэгдсэн байгаа. Тэгээд улмаар зах зээлийн үнэлгээ маань 4 их найдыг давж одоо түүхэн дээд аншаавал тогтоосон. За голлох ханшийн хөдөлгөөнүүдийг харж үзэх юм бол одоо биткойн, этериум хоёр маань мөн 25 онд бүх цаг үеийн дээд ханшаа тогтоосон. За сүүлийн саруудад одоо зах зээлтэй холбоотойгоор одоо тодорхой хэмжээний уналтыг үзүүлсэн байгаа. За биткойны хувьд ханш өсөхөд одоо голлох одоо нөлөөлсөн хүчин зүйлсийг авч үзцгээе. За 24 оны сүүл 25 оны одоо байдлаар холбооны нөөцийн сан одоо инфляцийг бууруулах зорилгоор одоо холбооны нөөцийн сан 2 удаа одоо хүүгээ бууруулсан нь бол нэлээд томоохон нөлөөлсөн байгаа. За үүний дараа болохоор улс орнуудын засгийн газрууд маань одоо крипто валютуудыг албан ёсоор хүлээн зөвшөөрч холбогдох хууль журмуудыг гаргасан нь бол нэлээд нөлөөлж байгаа. За дээр нь нэмэгдээд $10 ханшийн сулрал маань орж ирж байгаа. За биткойныг хөрөнгө оруулагчид одоо түлхүү одоо хоригдлол хөрөнгө оруулалтын шин чанартай худалдаа авч одоо ханшийг өсгөж байгаа бол за этериумын хувьд болохоор түлхүү одоо ашиглалт нь бол нэлээд нэмэгдэж байгаа. За тухайлбал шинээр гарч ирж байгаа крипто валютууд, койнууд маань одоо этериумын сүлжээг ашиглаж гарах нь бол нэлээд илбэг байгаа. За тухайлбал нийт зах зээл дээр гаргасан стейбл койнуудын 70 орчим хувь нь этериумын сүлжээг ашиглаж одоо гаргаж байгаараа нэлээд онцлог байна. За үүний дараагаар болохоор нээлттэй компаниудын бол худалдаа авалтууд 24 оноос бол нэлээд эрчимжиж 25 онд бол хай түвшинд очсон байгаа. За доорх графикаас харах юм бол за нийтдээ топ 5 компани маань нийт худалдаа авалтын хэмжээ нь болохоор 113%-аар нэмэгдсэн. За хамгийн өндөр нь болохоор Strategy буюу Америкийн одоо компани эзэлж байгаа. За уг компани маань одоо технологийн компани байсан бол за сүүлдээ одоо биткойн худалдаа авалт нь нэлээд нэмэгдээд бараг биткойны биржээр арилжаалагдаг сан шиг одоо тийм үйл ажиллагаа явуулж байгаа компани байна. За биткойны ханш 26 онд яг шинжээчдийн таамагаар хэд хүрэх вэ гэдэг одоо таамаглалуудыг томоохон хөрөнгө оруулалтын сангууд, менежментийн компаниуд гаргасан байгаа. За үүнээс харах юм бол хамгийн өндөр таамаг болохоор Fundstrat гэдэг компани гаргасан байгаа. $200,000 гэж гаргасан байна. За энэ нь бол яг одоогийн ханшнаас бол нэг 2.1 дахин өсөх тийм үзүүлэлт байгаа. За харин Binance-ийн жижиг хөрөнгө оруулагч нараа авсан одоо судалгаагаар болохоор 26 онд одоо дундаж ханш нэг 96,000 орчимд тогтохоор байна гэсэн тийм таамаглалыг гаргасан байна. За мөн биткойны нэг алдарт одоо банана зон гэдэг чарт байдаг. За уг чарт маань болохоор биткойн одоо 4 жил тутамдаа хагаслал хийдэг байгаа. За хагаслал хийснээс хойш 1-2 жилийн хугацаанд бол огцом өсөлтийг одоо үзүүлдэг энэ график дээр харуулж байна. За тухайлбал 12, 16, 20 онуудад одоо хагасл явагдаад түүний дараах одоо 2-3 жилд бол нэлээд томоохон өсөлтийг үзүүлдэг байгаа. За хамгийн сүүлийн хагаслал маань бол 24 онд тохиосон. За тиймээс олон улсын шинжээчид 26 онд одоо уг график чарт дахин давтагдах гэсэн тийм нэлээд өндөр хүлээлттэй байна. Баярлалаа. CNBC хөрөнгөний зах зээлийн буланг Apex Capital-ын хамт хүргэж байна.